үнэн чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Аливаа нэг зүйлийн харагдах бүхэн үнэн байдаг. Нүдээр харсан бүхэн үнэн байдаг. Энэ болгоныг энэ нэвтрүүлгийнхаа сэдвт хөндөж, энэ болгоныг үзэгч олондоо таниулан мэдрүүлэхээр энэхүү нэвтрүүлгийг эхэлж үедээ тун баяртай байна. Учир юу гэвэл энэ нэвтрүүлгийн мөн чанар нь тухайн улс орон, тухайн миний эх оронд юу сайхан харагдаж байна, юу засмаар байна, юуг бид 21-р зуунд илэрхийлэл болгон ард түмэндээ таниулмаар байна гэдгийг л нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгээр тодтогхон харуулж байгаа байлээ. Анхны нэвтрүүлгээ бүгд найрамдах Солонгос улсад хийсэн, Америкийн нэгдсэн улсад хийсэн, ингээд улс орон болгоны танин мэдхүйг, улс орон болгоны тэр нийгэмдээ үйлчилж байгаа үйлчлэгээ болгоныг нь эрхэм үзэгчдэд үзүүлж, тэндээс сэрэмжлүүлэх зүйл байна, зөвлөгөө өгөх зүйл байна, зөвлөгөө авах зүйл байна, танин мэдхүй. Тэнд наандаж ихэтэл нийтийн унаан дээр, наандаж ихэд зам харилцаан дээр, наандаж ихэд хүний ёс суртахуун, хууль эрх зүй, тухайн орны хууль эрх зүй хүндээ яаж үйлчилдэг, эннийхээ үр дүнд хүн яаж эрх үүргээ мэддгийг гэдэг тал дээр нь энэхүү нэвтрүүлгийн ноён нуруу тогтож байгаамаа эрхэм үзэгчтэй. Ингээд нүд үнэнч чих худалдаж нэвтрүүлгийнхаа эрхэм зочин болгоныг танин мэдхүйтэй уулзуулж, танин мэдхүйгээр таниулж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Энэ удаа нүд үнэн чих худалдаж нэвтрүүлэг эх орондоо хүрэлцэн ирээд байна. Одоо уул нь яг аймаг болгон ингээд нэг нэгээрээ ингээд онцлогоо. Яг тэгвэл сая нэг хэсэг чинь 2024 он 25 онд чинь аймаг болгоны 100 жилийн ой болж исэн. 100 жилийн ойд тэр бүхчүүд тэр хачаа юмнуудад мөнгө машин өгч явахаар ийм сайхан юм хийчихэж өөрийнхөө аймаг болгоны сонин сайхан гаргасан ийм макет хийгээд явчихад жинхэнэ тэр чинь түүх болно ш. Мяндун, мяндуны залуусын гудамж. Манайхан нэрээ гомдмоор юм аа. Энэ Соул стейшн. Тийм байна штэ. Би нөгөө Орос тал руугаа одоо энэ тэр чигээрээ ерөөсөө Солонгосын бүх хотхныг илэрхийлсэн. Ингээд 123 давхрын 117 дээр нь сая гараад ирлээ. Тэгээд энэ бүр зургийг бол бүр өөр ер бусаар авчээ. Тэгээд гоё энэ ард бол Соул тэр чигээрээ дүнхийгээс харагдаж байна. Тэнд боулингийн тэмцээн болж байгаа юм уу? Юуны? Бейсболын тэмцээн болж байгаа юм байна. Тэгээд тэрийг одоохон харуулнаа. Зя хана тийш явцад. За энэ хараа энэ. Nice нэрээ. Цагаан хат байхад нэрээ 120 хүр байна нэ яг үнэндээ. Гайхалтай юм аа. Арай нэ. Ямар гоё. Ковексэн. Затамартан. Энэ дөрөв. Тийм биш үү? Затамар тэгээд татаа world тэр доо. Тийм байна. Ямар гоё. Арай юм аа. Одоо тэнд тоглож байгаа юм уу те? Тийм. Ямар гоё хараа тийш нэг харуултаа. Тэр гоё. За ингээд энд болохоор бүгд найрамдах Солонгос улсын орчин үеийг харуулсан ийм модель байна. 결승선이 보입니다. 경기가 시작됐습니다. Зя тамирчдын. Энэ хараа бүгдийн логогоор хийсэн. За энэ дэвтний
Хот тосгон. Оо. За. Чэжүү арлаа за. Чэжүү арал дээр байдаг хийд. Тэгээд тэр чэжүү арлын нөгөө нэг усан чумбагч нарын музей. Тийм байна. Усан чумбаж байгаа. Одоо тэр чэжүү арлын дэшегээ яваа. Чэжүү арлын Тийм. тултай. Чэжүү арлын энэ дотор болохоор юу байдгийг нөгөө одоо нөгөө юу гэдэг үлээ? Мокуле ямар үлээ тийм арх хийдэг тийм уламжлалт аргууд заадаг юм байна лээ. Чэжүү арал. Ой ямар гоё чинь. За чэжүүгийн алдарт салхин терм. За ингээл чэжүү рүү яваарай үзээрэй гоё шүү. Тэгэхээр чэжүү рүү юу юм бэ нэлээ? Хүүтэн үед бол хэрэггүй. Би бас 7 сард бас явъя гэж бодоод бас хүмүүстэй ярьсан байгаа. Тэгээ гоё явнаа. Гэхдээ аялал нь 3 хоног бас чамлалттай юм байлээ. Айгүй хурдан дуусчдаг. Тэгээ дулаан өдөр бол 3 хоног өстэй. Харамсмаар чим шиг. Яагаад гэвэл хүмүүстэйгээ гоё танилцсан. Дөнгөж гоё танилцал. За одоо л өстэй гоё болно да гингүүд буцахаар үнэхээр бас харамсалтай. Энд тэгээ түүхэн үйл явдлаа янз бүрийн одоо уламжлалт арга их зааж өгдөг. Гоё тийм зориудын тийм хотхон байдаг. За чэжүүгээс нэг алдарт мандарин нь үнэхээр гоё. Тэгээ чэжүүгээс ерөөсө чэжүү гэсэн одоо дурсгалын зүйл нь маш гоё байдаг юм байна те. Тэгэхээр дулаахан үед явал хамгийн гоё. Ингээд айгүй гоё. Чэжүүгийн мандрин ямар гоё амттай гэж. Тэ? Үнэхээр алдартай өстэй. Үнэхээр гоё. Мандрин хаана байна? Тэр биш үү? Гөрхөн. Айгүй гоё амттай. Өндөр уулынхаа энэ ирэг дээр байдаг энэ баншин дотор нөгөө чэжүүгийн биш оол ингээ нөгөө инхагийн тавс гэнэ шүү дээ. Тэр зураг авсан нөгөө сүүлд нэг мангал оолсон гэдэг. Энд чинь байхгүй юу. Тэгээд тэр нөгөө инхагийн тоглолтын юу чинь одоо шоколадны үлдэр болсон юм. Тийм. Нөгөө сүмэн. Хан юу байд юм бэ амтаа? Энэ хараа нөгөө инха байшин барьдаг чинь энэ. Зя ийшээгээ явах юм. За ингээ уулан дотор юм гоё. Одоо явахаараа 5 хоног л явмаар байна. 3 хоног чамлалтай байдیں۔ Шатабучи Малайо! Малайо! 태디긴 용기를 내 용기를 미쳐야 본전이지. 쳐다보지 말아요. Ийм гоё. Ингээд үнэхээр гоё газар ингээ ирсэн. Энэ чэжүүд ерөөсө 3 хоног аялах бол үнэхээр чамлалтай. Үнэхээр чамлалтай байд юм байлээ шүү. 5 хоног болгоно гэж. Аяллахаа хүмүүсээ. бас юу юм шиг. Зя ингээд машина тавиад зэрсэн газар руу очино. Гоё минь нарийн уулыг ийм гоё иргэнээр ямар ч гоё юм. Өстө гоё уулаар хүрээлэгдсэн тий. Дүүр энэ чигээр нь бол тойроо яг манай Улаанбаатар шиг мөртлөө. Гэхдээ
Уул нь юм гоё. 레고 캐슬을 지키는 왕실의 호위대가 되기 위해 말을 타고 훈련을 하고 있습니다. 여러분들도 용감한 호위대가 되어 왕국을 호시탐탐 노리는 레드 드래곤을 찾아 물리쳐주세요. 레드 드래곤은 지금 캐슬 안에 숨어 잠들어 있답니다. 용감한 어린이들은 캐슬 안으로 들어가 드래곤 포스터를 타고 하늘을 날아 레드 드래곤을 멋지게 물리쳐주세요. 가족들이 가득한 이곳은 우리토피아입니다. 내 회전목마에서 말을 타야 한다고 했나요? 레고 브릭대로 Найран Солонгос улсын Сөүл хотоос 또 정교하고 근사하다고요. 낭만도시 고산구역에는 레고 테크닉 기술을 도입하여 선박이 모리에서 실제로 움직인답니다. 부산 이외의 다른 도시들에서도 손님들이 직접 레고로 만들어진 다양한 도시 속 여러 효과를 조작할 수 있는 인터랙티브 스테이션이 곳곳에 있다고 해요. 정말 대단하지 않나요? 그 밖에 많은 도시들이 아기자기하게 꾸며져 있어요. 사랑하는 사람들과 함께 미니랜드를 산책해보아요. 지금 보이는 이곳은 레고랜드 코리아 리조트의 입구. 상상과 모험이 현실이 되는 브릭스트릿입니다. 여러분, 레고 미니 피규어가 된다면 어떤 기분일지 다들 상상해본 적 있나요? 전 세계 레고랜드 중 뉴욕과 레고랜드 코리아 리조트에서만 체험 가능한 레고 팩토리 어드벤처 라이드에 탑승해보세요. 국내 최초 레일이 없는 놀이기구에 탑승하면 여러분들이 직접 미니 피규어로 변신해 브릭 제조, 포장, 그리고 배송까지 레고가 탄생하는 모든 과정을 직접 체험해볼 수 있어요. 미니 피규어 사이즈로 변신한 여러분들의 모습이 너무나도 기대되는데요. 유쾌한 과학자 브릭 교수님과 함께하는 레고 팩토리 어드벤처 라이드 모두 함께 즐겨보자고요. 그리고 레고의 모든 것이 있는 국내 최대 규모의 레고 스토어 빅샵. 빅샵에서는 레고랜드에서만 구매 가능한 한정판 상품을 포함한 다양한 종류의 레고 상품들이 있습니다. 특별한 레고 Зяа ингээд орой байна. Өнөөдөр өдөр бороотой байсан. Оройтой харин бороогүй болчлоо гоё. Өөр нэг санаагаар болсон юм шиг. Энэ гоё. Гоё идрэлээ. Рашад ногоона. Торт иднэ. Баярынхаа тортыг иднэ. Let's go! 첫 번째로 만나볼 이곳은 해적의 바다입니다. 해적들의 삶은 즐거운 것이지만 항상 순조로운 여정은 아닙니다. 항우가 여러분을 태우고 좌우로 던지고 빙빙 회전을 시킬지도 몰라요.
남한 바다를 정복하고 싶다면 대형 오타, 거친 파도의 움직임을 견딜 수 있는지 페이커스 어웨이에서 시험해보세요. 귀족들과의 물총 싸움을 즐기고 싶다면 시클래시 배틀에서, 기저감이 되고 싶다면 거대한 표류 해적선에 올라 꿈을 마음껏 펼쳐볼까요? 강한 초능력을 가진 이 За энэ хусааны гоё амрах. Ийм гоё. Биш. Бид нар бас яг ингээ бусаанд энэгээр чи ингээд яваад бас нэг гоёыг өнгөрөөсөн шүү. Оролцож байна. Гадаадынх гоё биш үү? Тий. Яандэ ч юм уу алдартай кино мэнэ байдаг. Тий, энд чинь нөгөө кино бас кино жижигчд айгүйх кино оролцож тоглодог. Тийм газар байсан. За наран шарлагын газар. Эртний энэ дээр ингэ бичсэн баг. андуун гэдэг. 물국상 гинэ. Булгүгсэн. Ингээ энэ зургийг авчих та. За. 물국상 гэдэг хамгийн эртний темп юуны хийдэг гинэ. Тийм байна яг хийдий юу байна те? Тий. Бүр анхны өмнөд Солонгосоос хамгийн анх ЮНЕСКОгийн дэлхийн өвд одоо бүртгэгдсэн тийм юу гэж шин. Зөө. Тийм хэсэг гэж шин. Энийг Ямар гоё. ЮНЕСКОгоос дэлхийн өвд Хөөрхөн модельүүд байгаа үстэй. ЮНЕСКОгоос авсан гэж шүү нараа. Тэр нөгөө усан термийг ингэж хийжсэн тий? Энэний нөгөө кино найдаг ш. Яасан гоё энэ хараач. 내가 사준 옷을 걸치고 내가 사준 향수를 뿌리고 지금쯤 넌 그녀를 만나 또 웃고 있겠지. 그렇게 좋았던 거니 널 버리고 떠날 만큼 얼마나 더 어떻게 더 잘해야 한 거니. хамгийн ихдээ бүгд цэцлэлтийн талаар ингээд ярих гэж би бодлоо. Охтууд нь ингээд жигэд зэв ингээд хувцлал, нүүр буулалт, өсний тасалт гэдэг ер нь бол ингээд бүгд жигэд байдаг. Саяны харсан хүн дөнгөж дахиад зүрчүү гэмээр заяа. Яг тийм адилхан. Монгол болохоор ч ингээд хүн болго өөртөө ингээд шал өөр хуцны стилтэй, царай, нүүрний хэлбэр шал өөр заяа. Өргөн бүдүүн өндөр туранхай гэдэг ер нь бол бүхэл төрлийн хүнийг нэрээ Монголоос харж болно заяа. Гудамжинд явж байхдаа ингэж эргэж харах үеч тийм бүх огт зөндөө байдаг байхгүй юу манай Монгол. Тэнгод Солонгосод ингээд гудамжинд явж байгаад гингод бүр ингээд вау гэд ингэж эргэж харахаар тийм амар хөөх охин би бол нэг харж байгаагүй баггүй эргэтэй эмэгтэй гэлтгүй тэгээд арьс бол цэвэрхэн цагаан гоё арьстай. Би бүр тэрийг бүхэн зөвшөөрнө. Хамгийн хөөхөн нэр охтуудтай орондол би Монгол гэж би боддог энэ үеийн бодлого байгаамаа. Хоёрдугаарт юу вэ гэхээр өвөл өвөл бүр зөө Солонгос охтууд шалдан наркотик явж байгаа юм. Өшөө.
Манай монголчууд ч юм бол шал өөр штэ. Би ялангуяа бас ингээд эмээ өвөө дээр өссөн болоод ч тэрүү бүр ингээд хар багасаа тэгээ эмэгтэй хүн доороосоо зузаан авчлах хэвээр даарч болохгүй маш их сүнсэж өссөн. Тийм болоод тэрүү надад тэр үнээр шок гэсэн зү даахгүй юм та. Үл болохоор эдгээр ингээд хөлөндөө тариа илгэждэг юм аа халдаг тариа байдаг. Хөлөндөө тэр тариа хөлөнгөд доорсоо ер нь ингээд халдаг гэсэн. Одоо бүгд л мэдж байгаа ба солонгоччууд үүлч бай, зунч бай, жилийн 4 улирал ер нь ингээд тавчтай явдаг. Дэлгүүрүүдэд 3000 гаруй зарт тавч байдаг. Тэгэхгүй харцгаан бодолтой. Тэр тавчиг бараг хүн болгонд байдаг юм. Тэгэл тэр тавчгаар л үндэсдэг. Дээгүүр ингээд айгүй гоё гангалаа тэ нүрэ маа амар хүүхэн бод зүгсэнсээ ингээд орооцсон мэтлээ доороо тэгээд тэр тавчгаа үндэсэн л явж идэг. Нэг бодлын айгүй амар зэм. Тэлээ тавчтай явж байлаа гэ хин ч юу ч хэлэхгүй эвэртэй туулаа харсан юм шиг эргэж таамаг харахгүй зам. Тэр нэг гоё зүйл зам. Хэрвээ ингээ би одоо Монголд те ингээ тавчтай ингээ хотын төгөөр явж байгаа юм бол намайг баг хүн болно. Харна хадуур эргэж хараа шивэр авир хийн штеп. Энд бол тийм байдаггүй зам. Тэр нэг гоё амар мөртлөө надад бол энэ бол таалагддаг. Тэгээд бас нэг юм байгаа юм байна. Солонгос эмэгтэйч ил задгаа тэ хөх чэжээ гаргасан хувцал нэг өмсдөггүй. Манай Монголд бол ингээл тэ 100 ингээд Mac одоо энүүний энэ дэдл вэ штэ. Энэ минийг ингээд зүгээр өмсөөл доор нь шорт морттой явах бол ингийн асуудал штэ. Гэхдээ Солонгосод бүр ингээд дээгүүрээ амар ингээд зузаа ингээд хахалгалсан юм өмсөн мөртлөө доогуур юм богинохон юм өмсгөл хамаагүй заяа. Нас гэдэг зүйл Солонгосод аюу чухалчилж үздэг заяа. Яагаад тэгэхээр одоо манай монголччин бол 1 нас, 2 нас, 3 насны зөрүүтэй хүмүүс бол зүгээр л найз чи гэж дуудаж штэ би нэх амар чи намайг хичээд гэж дууд би чамаас ихчүүдтэй нэг юм байхгүй заяа. Ер нь бол тоохгүй штэ. Гэхдээ Солонгосод болохоор тэ 1 насны зөрүү гэдэг аюу том зүйл заяа. Тийм учраас за хэрвээ надаас 1 насаар ихч байх юм бол би заавал ихчээ гэж дуудах ёстой. Заавал хүндэтгэлийн хэлбэрээр ярих ёстой гэсэн зүйл байдаг. Нас гэлтгүй 90 дараа гэдэг зүйл айгүй чухалчилж авч үздэг. Ажлын байран дээр гарсны дараа ч гэсэн те миний урд сомбэ, хүүбэ гэдэг зүйл бас айгүй чухал ахгүй юу? Миний урд орж ирсэн хүнийг би ингээд те тэр хүний үгийг сонсох ёстой, тэр хүнийг хүндлэх ёстой. Тийм юм жоох ингээд айгүй чанга байдаг. За дараагийн 3 дахь зүйл болохоор юу вэ гэхээр солонгоччууд бүр ингээ амар яруу зантай. Бараг солонгосод ирж үтсэн хүн болго мэдчихэж байгаа заяа. Бали. Архины соёл. Энэ бас айгүй сонирхолтой. Манай Монголд болохоор ээж аавтайгаа нийлж арх уун гэдэг бол тэ эцэг эхээ хүндлэхгүй байгаа, хүмүүжүүлэхгүй тэ тооцогдно ер нь. Солонгост заяа хамгийн анх арх уух соёлыг эцэг ихэн зааж өгдөг. Энэ яагаад тэгж байгаа вэ гэхээр ээж аав нэртэй анх за ингээд угаасаа нийгмийн амьдралд ороод хүмүүс найз нөхдөд болно, байгууллага хамт олонтой болно те. Тэгтээ яаж бие авч явах вэ? Арх гэдэг зүйлийг хэр тааруулж яаж ууц сурах вэ гэдгийг ээж аав нь зааж өгдөг. Нэг бодлын энэ соёл айгүй зөв юм шиг надад санагдсан заяа. Тэнгуүтэ анх ингээд хүүхдтэй ингээд арх уухыг зааж өгөөд хүүхд нь одоо сохтон штэ. Тэнгуүт за миний хүү сохт арх гэдэг чинь юм байдгийн. Тэгтээ хэтрүүлж уух юм бол ингэдгийн те. Тийм учраас ингээд тааруулж уух хэрэгтэй те. Ямар юм бэ тийм ингээд энийг аягүй сайн нээлттэй те. Шигдан мигдан яах юм бол ингээд гэр бүлээрээ хурж ирээд ингээд суулаа штэ. Нэг ширээ өглөөний цагаар шөнийн цагаарч бай хамаагүй гэр бүлээрээ арх уудаг. Тэгээ Монголд бол бид нар бол нэрээ тийм юм байхгүй эсэх хүндлэхгүй байгаад л тооцогдно. Бараг гэр бүлтэй хүүхэд гаргаад тэг 40-50 хүрсэн байсан ч гэсэн ээж аавда хаан хажууд тэгэж арх марх ер нь бол хэр баргийн хүн уухгүй. Архины соёл бол амар сонирн байсан заяа. Манай Монголд бол тийштэй өглөөний цагаар заяа ингээл арх уугаа сууж явах юм бол тэр хүн бол архины хамааралтай болцсон архинд дуртай бараг л архичин тооцогдно доо. Тэгж яхад энд бол өглөөний цагаар жуужл байна, өдөрч жууж байна, шүн жууж байна заяа. Ингээ хамаагүй ер нь бол тэгээ архийг бол зүгээр хэрэглээг ойлгоцсон. Тэгэж аач амар за бараг өглөөний 4-5 хүртэл ингээд ууцсан мөртлөө маргааш нь ажилдаа бүр ингээд яг
зогсож идэг зав. Тэгж ажиллаа салгардуулж алдуулан барин байж өөж иддэггүй зав. Дараагийн нэг зүйл байна. Энэ бол шүд угаа. Энийг бас сурах хэрэгтэй. Монголд л тэгдэж штэ бид нар бол нэрээ өглөө оройдоо шүд угаан зав. Солонгос хүмүүсийг ер нь ингээ ажиллаад хараарай зав. Хоол идээгүй юу шүд угаан. Шүдний сойз бол байн хүн болгоны цүнхэнд явж идэг зав. Тэгэл хоол идлээ хоолны дараа бүгд шүд угаадаг зав. Энэ бүр хөвшил. Тэгээд иргэн тойрны хүмүүс ингээ байнга ингээ хоол иддээ шүд угаагаад хахад бас сурдаг юм байлээ. Тэгээд би ч гэсэн одоо ингээ байн шүдний сойзтой явдаг. Тэгээд хоол эзний дараа угаасаа ингээ хүний шүдэнд чинь ингээ юу ингээ хоолны үлдэгдэлд ортмор энэ чинь удах тусмаа ингээ үнэр гарна. Тийм учраас ер нь л ингээ байн шүдээ угаадаг. Солонгост ерөөсөө ихэнх байрнууд дандаа л юм 0 ингээ те босоо шүршүртэй тийм байдаг. Тэнгуутаа эдхийн 0 амар хүүтэй ингээ бүгд ингээ 0-ныхан дээр ингээ жижигхэн цонхтой тэрүүгээр ингээ амар салхи орж ирдэг амар хүүтэн. Надад одоогоор яг ингээ санагдчихж байгаа зүйлснүүд ийм соёлын ялгаанууд байсан. За хэдүүлээ ингээд сайхан шүү. Би сайхан гэж хэлнэ. Чухам яагаад гэвэл энэ хүн ардууд үнэхээр өөрөөсөө хариуцлагатай. Энэ нийгмээ бүтээж чаддаг ард юм. Тийм учраас би сайхан гэдэг. Яг тас нүс юмн дээр жагсаал цуглаа хийдэг. Тэгээд ажиллаа хийгээд ерөөсөө энгийн сайхан амьдралаа ингээд явдаг. Тийм учраас л хамгийн сайхан гэдэг. За мэдээж энэ зам харилцааг бол ярих юм биш. Манайх уул нь ерөөсөө ингээл хүн болгон ш та манайх имнээс гоё байх байсан гээл ингээл ярьдаг. Тэр бол бүр яалтчгүй юм шүү. Бас нэг тийм нэг санаа заавал гарч ирдэг шүү. За ингээ зүгээр гудамжаар нь ингээ явж гин. Одоо цайндаа орох гээд цай ундыг тэгээд энэ хараа нөгөө нэг одоо яриад байгаа хоолны төц. За яриад байгаа нөгөө төц. Энэ яриад байгаа үргээ 8 ингээд бүх юм. За энэ түүцийг хэдүүлээ ингээ харчих. Цэвэрхэн байгаа үстэй. Ийм л байх гэдэг юм уу? Ийм ямар болох гэдэг юм. Тэгээд манайхан өөрснийгөө дүгнэлтээ хийж байгаа үстэй. Тэгээд энд хоол хар ингээд замын хоолнууд сайхан ингээд энээсээ идчихин. Ерөөсөө нэг яваад идэхэд нилээн болно. Тэгээд тэр хоол чинь гоё амттай болно. Тэ. Иймэрхүү зүйлийг ингээл хараад санахад зөндөө ингээд удаан ирээгүй байсан чинь бас сансан байна. Хүн санагалцнаа гэдэг чинь бол хүний сайхан сэтгэл, мөнхөд оршсных байдаг шүү дээ. Аливаа зүйлийг хүнийг сандаг бас бид нар. Тэгэхээр тэр хүн ямар нэгэн сайхан үйл бүтээгээд өгсөн учраас тэр хүнээ санаж өгүүлж байгаа шүү дээ. Тийм учраас бас нэг зүйлийг хэлэхэд хүний гомдоохгүй тусалсан хүнийг бүр ашиглах сандаг боддог тийм байвал ерөөсөө бас нэг учир начир бас гараад иргээ. Ингээд энэ хооронд ингээд бодоод явж байхад ерөөсөө сайхан цэвэрхэн ийм хотод чинь хүн явж ийсэн чинь нам тайван. За би одоо нэг зүйлийг харуулъя. Харуулъя л та. Тэр үргийн 8. Тэгээ үргийн 8-ыг зүгээр хөнгөн бодчих. Одоо ямар ч одоо янз бүрийн хил амгүй айх зовх ичих юм байхгүй. Хин намайг хөөгөөд явуулчих вэ гэж айх юм байхгүй. Гэхдээ энэ хотын хууль, хотын соёл заавал одоо тулгарч байгаа. Энийг л бас бодолцох ёстой. Одоо ингээ хүн ингээ ийм ингээ нам тайван сайхан дулаахан байна бас. Гоё юм. За тэгээд өнөө өглөө би бас анхны нэвтрүүлгээ бүр 7 цаг хийсэн байгаа. Хар хүнцэг нэвтрүүлгээ. Тэгээд зөндөө зүйлийг ингээд энэ бол моос маш гоё юмыг би бас үзэгч олондоо үзүүлэхээс гадна бас баярлсан сэтгэлээ баярлсан хүмүүстэй илэрхийлнэ. Энэ бол мөтгөн. Хүн ерөөсө баярлна гэдэг бол ерөөсө тухайн хүнийг л одоо баярлуулсан учраас би баярлах гэдэг шүү. Эргээд
надыг баярлуулсан учраас би бас баярлуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр альва нэг юм өгөөтэй аваатай. Тийм учраас болвол би хүний гомдохыг боддоггүй. За тэгээ гомддог бол мэдхгүй юунаас байдгийг. Ямар ч байсан би сэтгэлээрээ байдаг. Тэрийг бол би ойлгохгүй юм байна. Угаасаа би тийм хүн гомдохыг хүсдэггүй. Хорвоо ертөнц өгөөтэй аваатай байдаг учраас би яг энэ дээр бол маш том цензур үүсгдэг. Тийм учраас би одоо мөдхөн маш их баярлсан хүмүүсээ би бас баярлуулна. Би зөндөө хүмүүст баярлсан шүү. Тийм болгондоо би одоо хариу баяр хүргэнэ. Тэгээд хүний хөдөлмөр, хүний сайхан сэтгэлийг ерөөсөө заавал бодолцож явах ёстой гэдэг нь хамгийн чухал. Энэ бол хүний хамгийн нандин эрхэм ёсон гэж байдаг. Гоё юм үзүүлнэ. За ингээд яг 40 секунд нэг сайхан өргөн одоо гарцаар ингээ яа би нэг зүйл эднийхээ адилхан л бас эсрэг ямарваа нэг юм. За би бол зүгээр л нэг айж ухаа явж байна. Ягаад гэвэл миний алхаа жижиг байгаа. Тэ жижигхэн юм чинь. Тэгэхэд хараа энэ 9:06 секунд 6 5 4 3 2 1 ерөөсөө юм. За энэ яг цагтаа ингээл 신속히 안전한 운수 방법으로 минутанда яг хөдлөн, секундэндээ яг хөдлөн. Энийг ингээ харж байгаа. Ийм өргөн зам. Манайх бол зүгээр бүхэн аргагүй. Тэгэл гэлс. Зөндөл их юм байна да. Тэгээд хөрх юм уу? Их орныг хүний нутагт ирчээд ингээд байна гэж юу ах вэ? Гэтэл бид нэр ер нь бас энэ зам харилцаа, зам гэдэг бол юм гайхалтай. Бид нарт ийм сайхан өргөн ийм явган хүний гарц байдаг үлээ. Ийм 4 зам дээр шүү дээ. Энэ чинь одоо 1 2 3 зам юм байна энэ. Хэ маягийн. Яг өдөд бол төвжрэл байна хаа. Гэхдээ энэ төвжрэл тишээ энэ секундээрээ явчихж байгаа. Нара. Гоё юм шүү. Энэ хараа хүний гарцсан дээр улаан гэрэл байсан ч зогсохгүй. Ингээд тэр яг такси илүү зогссон. Meil бас ялж журам байдаг байх та. Ийм өргөн зам шүү дээ. Тэр өргөн гарц. 40 секунд гэдэг чинь би зүгээр ингээд бүр стамерай жоохон алхаад гарахтаа тас 1 секундны өмнө ирж байгаа. Тэр гайхамшигтай байгаа. Манайх ч 18. За их өдөрч 20 байдаг шүү. За энэ болгоныг ингээд за энэ хүмүүс маань ингээд яг ажил харж байгаа үе. За эднэрийг хар. Баямаа. Сайхан өргөн 34, 35. За 32, 30, 30, 29, 20, 24 гэхэд анхны хүмүүс ирж байна. Өөр сайхаараа ийм айж жоохон. Ерөөсөө ямар сандрах юм, гүүх юм, хоёр тийшээгээ хараад дагчих юм байхгүй. За 4 3 2 1 яг ингэ маш өдлөө. Ийм л байна да. Орон гоё. Алтан шаргалнаар чаргаа. Эм гоё бүгзэмжиг бий боловч юм.
цэвэрлээд ингээд сайхан энэ нуураа ингээд цэвэрлээд явдаг. Цэмцгэр байдаг. Усан доторх. Манайх гадаахын цэвэрлэхгүй шүү дээ. Тэгэхэд бүр усан доторхын цэвэрлээд явж шүү дээ. За морил бол морь. Морь хорхоор монголчууд омгшдаг. Тэр бол бүр яалтчгүй. Ийм сайхан морин дээр ивчээ. Ингээд хаяа нэг гоё сайхан нэвтрүүлгээ хийгээл ингээл алхаж сураагүйш, явж сураагүйш гэл ингээд явж ин да. За ингээд хол явчаад ирлээ. Сөүлөө хүрээд ирлээ. Тэгээд ийм гоё машинтайгаа юм хараа. Гоё машин байгаа. Тэгээ холын зам туулаад ингээд хүрээд ирлээ. Алей нэг зүйлд заавал хайртай байх хэрэгтэй. Амьгүй байсан ч бид нар тусалж байгаа учраас тэр ам зүйтэй байдаг учраас тэгээд би унаанда баярлаа чамд гээд ингээд хэлж гин. Хүн ерөөсөө стилийн сайхнаар, итгэлийн сайхнаар тэгээ ажил бүтээж өгч байгаа машиндаа ч вэ нү ажил бүтээж өгч байгаа найз нөхдөдөө ч вэ нү ажил бүтээж өгч байгаа хүн бүрт баярлалаа гэдэг үгээ заавал хэлж явах ёстой. Хол үүрээр гарсан учраас ингээд өстэй нийлээсэн. Гэхдээ зүгээр гоё ийм гоё. Ингээд машинтайгаа хүрээд ирлээ. За Солонгос бол үнэхээр гоё байна. Одоо гоё дулаахан маш гоё. Нөгөө халуун болоогүй болохоор өстэй маш гоё юм. Өнөөдөр бол бүр гоё газраар очино. Тэгээд тэр болгоно хуваалцснаа. Хаяа гэр бүл нь хол ч юм уу холдоод ингээд байх хугацаанд жоохон тиймэрхүү байдаг байх. 오는데 말 타고 있었어요? 말 타고 말은 좀 위험해 보여가지고 한 번도 못 타고 오늘 뭐던치도 안 하고 있지. 머리가? 네 오늘 말 타기 그 한다 해가지고 신청은 했어요. 한번 타보고 싶어가지고. 말 언제 웃음 말이야 나오거나 거의 하락했던 거지. 감사합니다. 감사합니다. 짱게팅 빌릭 여기 네? 자가. 우리는 이 사람은 몽골 노래는 잘하는 사람들. 아 노래 가수. 가수는 잘하는 사람들. 근데 우리는 TV 프로그램에서 선물 좀 준대요. 선물이요. 아 제 선물이요? 네. 감사합니다. 야. 감사합니다. this come on. In 빌릭. 이거 똑같은데. 네. 그 숭 스틸 사하메케. this juice. Like that? Yes, okay. 물도 주스도 이거는 우유예요. 우유는 몽골 사람들은 마음들은 똑같은데 생각하고 선물 주고 있었어요. Thank you. 몽골.